Сайн байцгаана уу? Намайг Бүрнэбаатарын Мөнгөн Соём гэдэг 44 настай 4 хүүхдрүүлж өсгсөн. 2019 оны 7 сараас сарын тэмдгийн 2 дахь аягаа хэрэгжилж байгаа. Энэ аягийг би хэрэглэх дуртай. Яагаад гэвэл энэ аяга маань нэг удаа худалдан аваад олон удаа хэрэглэдэг. Ийм болохоор дараах юм давуу талууд байгаа. Нэгдүгээрт бол өрхийн санхүүд хэмнэлттэй. Жил бүр энэ ариун цэврийн хэрэглэл үнэ өссөөр байдаг. Би бол ийм худалдаа авалтыг хийхгүй байгаа. Хоёрдугаарт бол хог хаягдaltaгүй байгаль дээлтэй. Гуравдугаарт бол дэлгүүр явж ариун цэврийн хэрэглэл худалдаж авахд зарцуулах тэр сонгоолт харьцуулалт цаг хугацаагаа хэмнэж чаддаг. Ийм учраас би энэ аягийг хэрэглэх маш их дуртай. Эхний аягаа би бол 10 жил хэрэглэсэн. Одоо энэ тухайгаа ярья. 2009 оны 5 сард Францаас 2 найз маань манай зочлон ирсэн. Бид нартай хамт 23 өдөр хамт амьдарсан. Энэ хугацаанд Лавра маань нэг удаа надаас ийм хөнгөн цагаан биш тийм никл сав байна уу? Би юм буцаагаад өгөө гэж хэлсэн. Ингээд ажиглаж байхад бол нэг ийм даавуу ийм жижигхэн хөөрхөн ийм уяатай татдаг ууттай. Тэгээ дотроос нь ингээд нэг ийм эрзэнэн бронк маягийн ийм жижиг зүйлийг гаргаж ирээд тэр савтай ус руугаа игээ буцалгаад дараа нь түүнийг мөн бас цэвэр ус аваад ингээ гараад яваад бицсаа гэсэн. Тэгэхээр нь би нөгөө асууж исэн орж ирэхээр нь найзаа чиний гиз чи өвдөөгүй үзгээд. Тэгсэн чинь Лавра маань энийгээд үгүй тэгвэл яасан ингээд тэгсэн чинь би энэ ийм сар болгон ийм нэг аяг хэрэгэлт ингээд. Тэгээд чи энийг мэдхүүхээр би мэдхгүйгээд. Тэгээд энэ бол өстой эмэгтэй хүнд маш чухал. Тэгээд бас их ашигтай байгаль дээлтэй ийм сарын тэмдгийнхаа үеэр хэрэгэлдэг аяг гэж хэлсэн. Тэгээд явахынхаа өмнө надад би чанд бэлэг баримаар байна гэд өөрийнхөө цүнхийг уудлаад шин ийм даавуу уттай ийм шин сарын тэмдгийн аягийг надад бэлгэлж байсан. Лаврагийнхаа өгсөн сарын тэмдгийн аяга 10 жил хэрэгэлсэн. Би сарын тэмдгийн аягийг 12 жилийн өмнө мэдэж хэрэглэж хэвсэндээ баяртай байдаг.